Эрүүл мэндийн даатгалын сан маш хүнд нөхцөл байдалтай байсан. Маш их өрт зээлтэй 24 хоног эмнэлгийн тусламж үйлчлэгийг тасалдуулахгүйгээр давж чадахгүй хэмжээнд очсон байсан. Энэ дээр харин нэлээд зохицуултуудыг хийгээд, сайдын багцаас хэмнэлтүүдийг хийгээд эрүүл мэндийн даатгалын сан төвлөрүүлээд, эрүүл мэндийн даатгалын сан дээр эрсдлийн сан бий болгоод эндээсээ бид нэр төлбөр тооцоо хийж 24 оноо амжилтад авсан. Ингээд авахдаа бид нар эрүүл мэндийн даатгалын сангийг 15% өсөлтөд 25 оны төсвөө батлуулсан. Ингээд энэ 300 гаруй тэрбум байсан боловч энэнгээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудад өгөх ёстой байсан төлбөрийг төлж барагдуулсан. Ингээд үндсэндээ 1.9 их найд орчим төгрөгийг бид нар одоо эрүүл мэндийн байгууллагуудад энэ жил хуваарлт хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бид нар нэн шаардлагатай тусламж үйлчилгээнүүдээ бүгдийг нь санхүүжүүлэхээр төрийн болон хувийн хвшлийн байгууллагуудад байгаа мөнгөө л бүгдийг нь хуваарлаж байгаа. Тэгэхээр цаашдаа бид нар энэ дээр ямар нэгэн асуудал байхгүй шийдэх юм бол энэ эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн олон улсын түвшинд хүргэж дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн дор хаяжныг 6% хүрэхгүй бол энэ асуудал хизээж дуусахгүй. Одоо 25 онд нэмэгдээд тавигдсан төсөв нь нийтдээ дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 3% хүрэж байгаа. Энийг бид нар ямар зохицуулалт хийгээд энэ их өсөн нэмэгдэж байгаа тусламж үйлчилгээнд бүгдийг нь хүрэх боломжгүй. Энийг бид нар жил болгон үе шаттайгаар нэмэгдүүлж 26 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4%, 27 онд 5% хүрэж ингэж явахгүй бол эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөдрийн байж байгаа санхүүжилт дээр хүссэн хэмжээний санхүүжилт юмыг өгөөд явах ямар ч боломж байхгүй.